Мазаалай. Говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай болох мазаалайн эрийг шармайхаа эмийг эвш үр төлийг нь бамбрууш гэж нэрлэдэг дунджаар 20-с 25 насалдаг ба гоби биер хэмээн биологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн. Мазаалайн идэж тижэл дутмаг орчин нөхцөлд зуны нэмэх 46 хэмээн халуун, өвлийн хасах 34 хэмээн хүйтнийг тэсвэрлэн амьдрах гайхалтай чадвартай. Уг амьтан нь өлссөн үедээ их харамч идэж тижээлээ бусадтай хуваалцдаггүй ба газарт булж сахин хамгаалдаг. Харин гэлс цатгалан үедээ баяр хөөртэйгээр өнхөрч тоглодог. Мазаалайнууд буудам говь нутагт ганц нэгээр бэлчих учраа үржлийн үед ер нь онцгой үнэр ялгаруулахад эм нь үнрээр нь мөшгөн явсаар хоёр бие олдог. Хээл авсан эвш тарах твээр сайтай үед ихэр бамбрууштай их магадлал 50% байдаг бөгөөд өвлийн цагт ичээндээ төрдөг байна. Мазаалай баавгай нь байгаль экологид асар их ач холбогдолтой амьтан, тухайлбал газрын хөрсийг сарвуугаараа малтаж ус гаргадаг тул говийн бүст бусад амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэй. Та мазаалай баавгайн талаарх мэдээллийг дэлгэрүүлэн судалж, энэ талаар үр хүүхэдтэй таниулан мэдүүлж, бусдад түгээн ан амьтдаа хайрлан хамгаалахад өөрийн хөв нэмрийг оруулаарай. Зэрлэг амьтдаа хайрлая, хамгаалъя. Чимээгээ ридер төллүүллээ.